За бид хоёр ажиллаа. Хацсан. Одоо ажиллаа. Нэгд өдрийн ажил. Нэгд өдрийн ажил боллоо. Одоо харъя да. Юу гатаа. Гартаа битүү цаасаа харцагнууд ачсан. Тэгээд хогны нөгөө нэг ядаг хэсэг лээ. Ялгадаг хэсэг дээр байгаач чаятай. Та нөгөө намайг яриулахгүй дандаа голоор нь орж ирээд байна. Одоо би голоор нь орж ирээд байна гэд хүмүүс загинсан шүү дээ. Одоо ахиад ярьж дуусаагүй ахад загинсан шүү дээ. Би ингээд нөгөө нэг амар удаа ярьдаг. Амар удаа ярьдаг болохоор ээж хурдан ярих. Голоос нь орж ирээд байдаг. Тэр кемпинг дээр ирж. Кемпинг руу орж байна. Хоёул мини голф шуудаа. Би бичсэн юм уу? Чи намайг бичсэн юм уу? Үгүй ярьсан шүү дээ. Тэр хэлсэн шүү дээ чи. Хариуг нь. Дахиж нэмж ирээгүй. Bye-bye. Мами. Энийг очиж. За. Бид хоёр одоо нуурын ирэг явах хэдэн ч удаа хэллээ. Нэг аяа утаанаар амар авчихсан. Наач орчихсан үнэ. Явита. Гэс хорт явита. Одоо нуурын ирэг явж байна. Бараг иржээ. Нар бараг орсон байна. Гэхдээ зүгээр гэгээтэй байна. Гэхдээ ер нь бол нөгөө нэг амир гэгээтэй байдаг. Харахгүй болдог болсон юм шүү. Тийм гэгээтэй бүр нэг амар гэгээтэй харахгүй болохгүй нэлээд байгаад байдаг гэсэн чи бас биш болсон мөлий. Ханхуу болдог. Миний рулаг аваад өгч би. Эдгээр ярих юм уу? Oh my god.
Тэр бол lux, краб, salmon. Тэгээд crab. Ингээ би чамд жишээ орж ирдэг баг. Юу юм те? Crab stick. Үгүй англиар хавт. За хинээс нь эхлэе. Энийг монголоор хэлдэг тэгээд. Salmon-ыг юу? Ярга загас. Хавч юм аа. Өгөрцөө чинь өргөс тэмэх. Окей, өргөс тэмэх. Бота. Энийг юу вэ? Энэ далаан байцаа. Далаан байцаа юм уу? Хатасан далаан байцаа. Тэгээ Maki Rose гэдэг. Илүү гарсан. Тэгээ ээж над руу шахаад. Ханчааснаас гээд анаа битгүү гэсэн. Тэгээ ингээд Сой соусны дүрээ. Мэн дуурч муулсан юм шиг. Нөө нэг мукбанг шиг ингээд шар гэдэг дуурайд шүү дээ. Юу дуурайд байгаа. За би болохоор цагаан вин очин cheers. Би ногоос мэдэж. За юуны тухай ярих байлаа. Бид хоёр бол нь бичлэг хий гэж төлөвлөөд бодоод яваад исэн боловч одоо нэг бичлэг гэхдээ янзлагдаагүй байгаа. Асуулт хариултын бичлэг. Нэг мукбанг гарах юм байсан. Гэхдээ жоохон буруу хийсэн те. Тэрийг жоохон гоё хийхгүй. Тийм. Би ингээд дугаа хийсэн чинь амар тэнэг. Чамаа юм идчих хооронд ярихаас жоохон туршлагагүй. Яг тэгэхээр мукбанг чинь ингээд нэг гоё ингээд хоолнууд нэг ил ингээд камерын жоохон дээрээс их ойрхоноос ингээд юм яриад бичдэг юм лээ. Хүмүүсийн тийм бичлэгүүдийг харсан чинь тэгээд ингээд хоолой танилцуулаад идчихэж байгаа юм те. Ингээд хоолнуудтай төрөл бүрийн хоолнуудтай. Хоолнууд нь яг харагдаагүй. Тэрэн дээр болохоор ямар ч хоол харагдаагүй. Тэр ингээд бичлэг хийхэд хоолой танилцуулаад тэгээ ярьж хэлсэн те асуулт хариултаа. Тэгсэн чинь жоохон туршлагагүй хамгийн анхны тийм мукбанг хувь бичлэг болсон. Тэгээд тэр бичлэгээ янзалж амжаагүй байна. Янзлахаараа оруулна. Пептерийн төлөвсөн ганц нэг бичлэг хийгдсэн байгаа. Тэгээд энэ бичлэг юмсан орох бах засвар хийхгүйгээр баг орчих бах уу. Тэ? Угаасаа яг төлөвлөөгүй ингээд гараад ирсэн болохоор. За та нар гайх чинь нөө бит хоёр яа хойлох наа гэдэг юм бол нөгөө олон хүмүүс нь яасан юм бол нөгөө эдгээ хайшин төрүүлсэн ингээд аав чинь надад итгэсэн шүү дээ. Анхуулаа мөнхөлдөө хоёртай явж байгаа би тэр хоёрыг нөгөө Жасмин Маркус хоёр дээр тоглоомын төв дээр орхичоод буцаа ганцаараа очисон чи яана чи хоёр хүүхдийн минь хаан төрүүлчихв гэсэн. Тэрэн шиг нөгөө эдгээ хаан төрүүлчихвэ гэж юу гэдэг байна. Нөгөө эд маань буцсан бид болохоор энд амралтын газар энэ амралтын газрыг 10 хоногоор авсан байхгүй юу? Ягаад гэвэл манай ажилтай ойрхон анаа бит хоёр ажиллаж байгаа. Тэгээд эсвэл хаяа ирж тусалж муслаад ингээд 10 хоног ямар ч гэсэн амрыг тэгээд хүүхдүүдэд нэгдүгээрт ингээд нөгөө анхуулаа мөнхөлөө хоёр чинь аюух юу яадаг өвлжөнгөө ханаад инээд хүрээд идэг. Тэгээд гоё юм эстэй устай манай хайталтай аюугаа нуур нь харагдж байгаа сте. Аюугаа зөөлөн эстэй тийм устай мөлий. Тэгээд нөө хүүхдэд хамгийн гол нь аюулгүй нэлээд цаашаа явж иж гүнзгэрдэг. Наанаа болохоор аюугаа тийм шагаагаас нэг үл ялэг тийм шилп хавцаа шагаа хавцаа хүүхдүүд ингээд наан хичнээн гүүгээ тоолж исэн чи ямар ч тийм нөгөө нэг гүнзгий биш болохоор их гоё устай. Тэгээд тэндээ болохоор нэг юутай пүүлтэй хүүхдээ нэг дунд зэргийн пүүл метр 50 байна. Метр 10-аас метр 50-тай тийм пүүлтэй. Тэгээд хүүхдийн бас нэг жижигхэн пүүлтэй. Тэгээд хамгийн гол нь манай ажилтай маш ойрхон 10 минут өсрэл 10 минут 7-оос 9 минут машинтай явдаг. Алхвал 30 минут гэсэн тий. Чи алхаад нэг гүйсэн тий. Тийм 30 минут ойролцоогоор. Тий. Тийм газар واخгүй. Тэгээд 10 хоног ч гэсэн ямар ч байсан би нөгөө гэрлүүгээ өглөөдөө оройдоо Анукай дээр машинаар 1 цаг явдаг واخгүй манай гэрлүү манай ажлаас. Тэгээд 10 хоног ч гэсэн машинаар тэгж явахгүй гэж амхандаа ойрхон ингээд кемпинг авсан юмаа. Авсан тэгсэн чинь
За чи үгүй. Чи ингэсэн байхгүй юу? Эхний цаг агаараа хараад тэгээд эхний 2 хоног илүү. Эхний 2 илүү 2 хагас оног бороотой агаад тэгээд жоохон цутрах шахсан. Тэгээд Нагарсан. Тэгээ нартай болоод гайг болоод ер нь бол өдөр болгон усан дараад пүүлэн дараад тэгээд юм шиг л шүү дээ. Жасмин Маркус 2 гол нь. Маркус Эсмэ 2 уйдаад жижигэн пүүлнээс уйдаад тэгээд энэчээ бас нуурнаасаа уйдаад өдөр болгон ирсэн юм чинь тий. Өдөр болгон өдөр болгон гадаад тоглоод тэгээ гэрээ санаад энэчнээсээ уйдаад тэгээ харих гэсэн юм шүү. Өдөр болгон хизээ харих ингээ асуугаад тахлаар нь за хайр гээд яв би хөөсөн болчтий. Тэгээд өчигдөр чинь бүтэн сайн гэдэг чинь яг 7 хоноод яг 7 хоноод байсан. Тэгээд уг нь бол өнөөдөр ч ингээ бороо орно, маргааш нөгөөдөр яг үлдсэн 3 4 хоног өдөр болгон бороо орно гэд ахаад бороотой өдөр цуцарч ирснаас гэд хайр гээд бороотой багчаа цаг агаар Google чи бас айгүй худалч яа. Google юм бидэд Apple-ийн юм сартаа шүү. Амар худалч тэгээд 3 хоног сүүлийн үлдчихэж байгаа 3 хоног нь бороотой гэхлээр за хайр бид хоёр угаасаа ажилтаа юм чиндээ хоногоо дуусгачих гэдэг бид хоёр үлдсэн. Тэгсэн чи ийм гоё цаг агаарт. Орой яг ингээд Шведэд ер нь бол амар халуун болтгоо. Ер нь бол оройдоо ингээд носон цамцтай ингээд иймэрхүү вест ч юм уу өмсөд өмцтэй цамцтай ер нь зунждаг те. Оройдоо ер нь бол яг зузаа уцлаад өдөртөө жоохон халуун. Яг нарандаа амар халуун тэгээ нар буучглаар тэгээ сэрхэн болчдаг. Шведийн 100 ер нь бол нэг тиймэрхүү. Тийм. Тэгээ одоо болохоор цаг 9:41 48 болж ахад ийм гэгээтэй. Нарны буц ирнэ. Тэр өсөс тараад тэгээд ирээд хуцаа солиод ухам аваад тэгээд хурц ирээд суухад одоо ирээд одоо 10 минут болчихно тийм. Тэгээ нэг тиймэрхүү хоёулах нь болцсон. Тэгтээ амар эвгүй байсан уу? Чамд ямар байсан? Өчтөр битээр хоёулаа бүтэнсээ өдөр байсан. Өчтөр битээр хоёулах нь унтсан. Нэг өрөөндөө. Манай махан чинь 2 цэцлэгтэй 2 өрөөтэй байхгүй. Тэгээ нэг өрөөндөө ингээд унтсан. Жохон чимээгүй, арай чимээгүй. Амар нөгөө нэг бид чинь амар олоолаа. Маркус Эсмэ 2 байсан байгаагүй мэдгүй нэг амар юм дуурдаггүй ч гэсэн юу яагаад чимээгүй орхичтай юм л байхгүй болчихлоо. Анхуулаа мөнгөлээг аав тэгээ хүү явчлаа. Тийшээ явчлаа араас нь гүүгээрээ гэж. Тэгэл дүүгээ харжээ гэл тэгэл алуу памперсийн үзье. Алуу уцаа тавь ямар их уц үздгийг энэ тэр алуу хоол энэ тэр аунти шүд дамаа ёо дандаа тийм нэг шотод гэдэг ч үдлээ. Ингээд өнгөлж идэг. Ингээд байн ингээд тийм шүү дээ. Байн ингээд тэг дүүнраа хаар памперсэн сал шүдээ угаас нь уцаа тавь дандаа ингээд өвлөж идэг. Цамцын өмсөг гэлөө. Тэгсээр атл ингээд нэг амар уйлж муулаад байдгүй ч гэсэн дандаа чимээтэй байдаг. Тэгээд байхгүй болсон ч өчигдөр ингээд амар чимээгүй хоёр биенийг хараа үгүй л гівл юу гэдэг гівр юу гэсэн үг лээ жоохон ингээд ганцаартаа эморх орчин үеэр бол эморх тийм тэгээ бид хоёр өчигдөр арай эртхэн унтсан. Сайхан унтсантай өглөө. Тийм өглөө тэгээд амнууд асгалаа хийгээд би энэ ирснээс ч дасгал хийгээгүй. Тэрөөсөө хийж амжихгүй байсан тийм. Ер нь л амжихгүй. Энэ ясаа уулт юм шиг. Хөө тийм юм байх уу? Ясаа уулт чи юу ингэж байж идэг наа ч гэсэн амар юм болсон чи ингэж чадахгүй. Тийм үү амар хурцсан байгаа зү. Би нэг цогцсон байхгүй. Ингээд яг энэ нөгөө зөөлөн эдийн гэмтэл аа над чинь амар ингээ хүндүр
Хугалцсан юм биш. Хугалч ингэж байхгүй бүр ингээд амар юм болно. Цурд. Цурсан гэсэн. Амар зогсон ингээд хөрчөд. За нэг тиймэрхүү. Нөө ярих юм болтгой болол нэг юмар дахин яриад. Манай энэ нөгөө нэг каракетэй 3 дахь өдөр болон хэд өдөр байлаа нөө. Бүтэн сая өдөр болгон ч юм уу. Каракены нэлээ. Хүмүүс дуулаа. Тэр жижигэн нөгөө нэг сумын pop шиг. Сумын клуб. Оройдоо бас хүүхэн. Тэр барчан өдөр болгон 10 гэж хаад юм л шүү. Яг тэр нөгөө 3 дахь бүтэнсэн гэсэн та. Тэр чинь ингээд оройтдаг л болохоос шүү. Өдөр болгоо 10 хүртэл нөгөө нэг арх зардаг болохоор. Ууган зардаг болохоор орой болгоо 10-аас хаад юм л. Нэг тиймэрхүү маргааш ажилтаа. Тэр өглөө ирцрээд анууд асуулаа хийх байх. Тэгэл ажилтаа сая анхуулаа мөхөрлөтэй ярьсан. Анхуулаа мөхөрлөө хоёр мама гэдэг өрөөний өдөр яваад ийн гинэ. Хайгаад байна гинэ. Одоо хэд хоног шүү дээ. Одоо дахиж 2 хоног. Та санаж байна уу? Үгүй. Яасан мохой. Хайгаад өдөржингөө гэрээрээ хайж авчихсан. За жоохон өгүүлж ийн жоохон. Би л санаж байна. Ингээд бүжгэнсаар агаад чимээг олчих. Би гэхдээ агаад зтэй. Гэрээсээ нүгээд ганцаархан амьдардаг ахта амар хийх юмтай гэсэн шүү дээ. Ингээл тэгин ингээд бараг унтаж амжихгүй. Ер нь бол ингээд өглөөрт гараад орой хардаг. Ажилдаг. Тэгээд хийх юмтай агаад. Тэгээ энчээр ихлээр ингээд амар олоолаа бүжигнэ штэ. Бид чинь бүгдээрээ гэр бүлээр ахлаар чи хизээч чимээгүй байдгүй. Дандаа ингээд бүжигнал. Тэнгүүд ингээд энчнээс бүжгэнж байгаа 7 хоногч ясан 3 хоногч ясан бүжгэнж юмжаанда гэртээ очихлаар ганцаархнаа ахлаар ингээд хийх юм олж чаддаг. Ингээд юу идэг илээ ганцаархнаа ахтай яг юу идэг илээ гэх. Тэгээ ингээд зүгээр суугаад яг юу идэг алаа гэх. Яг тэгдэг. Тийм. Одоо энчээ бүр ингээд зумжангаа байгаад ганцаархнаа нүүн гэвэл бас нэг хэсэгтэй. Яг юу идэг алаа гэх ганцаархнаа ахтай. Чамаа нэрээ хүмүүс. Гэтэ тэр болохоор асуулт хариултын блог зуулна орцсон байгаа. Тэр нөгөө яагаад ирсэн бэ? Удах уу? Анука бүр ирсэн үү? Тэр асуусан. Тэр бол асуулт хариултын блогт орцсон байгаа. Гэтэ яг хав хальт хэлчих товчхон. 100 инчээ нөгөө нэг 100 сүшин дээр ингээд туслах гад ирсэн. Тэгээд 100-ны 3 сар инчээ амралтаараа сургуулийнхаа 100-ны амралтаар инчээ ирээд ер нь бол нүүж ирсэн гэх юм байна шүү дээ. Угаасаа байраа өгөөд би байрнаасаа нөгөө нэг оюутныхаа байрнаас бүр гарцсан нүүцсэн. Тэгээд хайж байгаа. Тийм. Ер нь нөгөө нэг тавилга газар ингээ хадгалцсан. Юу гэдэг лээ. Агуулгад ингээ хадгалцсан. Тэгээ ер нь бол хувцснуудаа аваад хүрээд ирсэн. Нүгэд ирсэн. Төр зур 100-ны 3 сар. 100-ны 3 сар нүгэд ирсэн. Тэгээд ер нь бол 8 сарын 20-нд хичээл ор. Тэгэхэд одоо 20 хоног л шүү. 50 хоног. Тэ? 20 хоног л юм да. 20 хоног. Бас 8 сарын 15-нд манай үеэлүүд гэж тэ. Үеэл найзантайгаар Америкаас ирж байгаа. Манай хамгийн том ахын охин нөгөө нэг таны влогийг нөгөө нэг бүр анхнаас нь үздэг байсан хүмүүс бол мэдээ. Надад нөгөө Америкт явж исэн. Америкт би тэд чинь 18 онд 9 онд очсон баха. 19 оны 100 Жасмин Маркус Хүэби бид дөрөв Америк руу аялж исэн. Тэгээд ахих руугаа очиж том ахындаа очиод тэр блог тэр гардима манай тэр хулан гэдэг. Тэгээ 15-нд ирээд 2-7 онцод явах гээд ирж байгаа. Тэгээд тэр эцтэй цугч маш зохиоцсон мэт тийм. Ер нь бол ирэхлээр нь
Угсаа энэ нөгөө нэг амар харж үзээд ах юм байхгүй. Тэгээд энэ болохоор энэ нөгөө амралтын газар нэг юм жижигэн байшин гэх юм. Жижигэн зуны кабин байшин. Ийм жижигэн байшин 0 шүршүргүй зүгээр нөгөө угаалтуртай халуустай алтгоотой. Тэгээд унтдаг хэсэгтэй тийм нэг кабин түрээсэлсэн байгаа. 10 хоногор 5 хоногор түрээсэлсэн байгаа. Тэгээд Стокгольм явна. Тийм тэр хоногоо дуусгахлаар Ясмины төрсөн өдөр таарад 22-нд төрсөн. Тэгээд Ясмина төрсөн өдрөө бүгдээрээ гэр бүлээрээ тэмдэглэн гэсэн болохоор бүгдээрээ үлдээд тэгээд дуусгахлаар Стокгольм явах гэж байгаа. Стокгольм нөгөө нэг ирснийх энэ хөдөө дандаа байжснаас гэж бодоод тэгээд Стокгольм үзүүлэх гээд Стокгольмыг үзүүлээд тэгээд бас нөгөө Стокгольмд очих юм бол ер нь бол гаднаас ирж байгаа хүмүүс усан гоцоор явах айгүй гоё зугаатай бас нэлээд үзэх харах юмтай байдаг байхгүй юу? Ягаад гэвэл амар том тийм аялын усан гоц байдаг 10 хэдэн давхар 11 давхар гэдэг. Ямарч хэлсэн ингээд лифт нь 10 гэдэг. Тийм. Доотлих нь хэдэн болохоор нөгөө нэг машин зогсдог зогсоолноо. Тэгээ ингээд 4-5 давхраас ахуулаад яг нөгөө хүн амьдардаг хэсэг эхэлдэг. Тэгээд хамгийн дээрээ нөгөө нэг бүлмүүлтэй, баартай тиймэрхүү ер нь бол гоё. Тийм гоё гадна бидэд бол байнга явсаар байгаа бид нар хаана юу байгаа бүгдийг мэддэг болсон бид Стокгольмд амьдарч байгаа монголчууд ер нь явж үзээгүй хүн бараг байхгүй хаа. Тэгээд гаднаас ирж байгаа хүмүүст болохоор тэр бол айгүй гоё үзэж харах юм ихтэй айгүй гоё байдаг. Тийм аялын усан онгоц. Тэгээд тэр нь болохоор тийм тэр усан онгоцондоо дотороо хоёр бүрийн их байдаг юм аа. Тэр болохоор та хэдийн бүк гадсан захиалсан ч юм болохоор нэлээд тийм гоё. Тэгээд тэр усан онгоцон дээр 2 хоноо. Тэгээ эхнийхээ хонох дээр хоноод өглөө нь Финландд буугаад тэгээ өдөржингөө тэр аваар явж агаад тэгээ оройн буцаад усан онгоцондоо суухаар тийм лээ. Тэгээ нэг ирснийх Финланд ойрхон болохоор Финланд ер нь бол орж үзчихэд тэгээд буцаж ирэхээр. Угаасаа нөгөө нэг Америкаас Европ руу ирж байгаа болохоор нэг юмсан. Үзчихэд харж байгаа. Тим төлөвлөгөөтэй. Нэг тиймэрхүү байна. Зад энэ бичлэгээр дуусах. Ундаа дуусах. За нөгөө хэдийгээ унтахаас өмнө яриад та тийм. Bye. Нүг гараа шүдөө багтаа. Явж чинь. Одоо цаг 10. Аль хэдийн 10 болчихсон. 19 болчихжээ. Заасаа. Нүг гараа байгаа. Цаг болсон ш тойлоо ирээд. Тийм ээ. Яасан. Нэг цэвэрлсэн ш. Нүг гараа байгаа. Наханд очиод
Адилхан төхөө. юм шиг. Окей. Энийг нь бас асаач 2 гэрлээ. Одоо тодулж байна уу? За тодч бүрсгэрч байгаа. Бас оройн гэрэл юм л байхаас аргагүй. Битэр унтлаа. Тэгээд лагтайгаа хамтсан баярлалаа. Гэж ийм жижигхэн бичлэг. Ажиллаа тараа блог. Ажиллаа тараа. Блог цагийн. За. Бомтлагтай хамтсан баярлалаа. Сайхан амраарай. Бай. Би баралччээ. Хүмүүс бар. Сайхан амраарай. Намар нөгөө битэр шүний маск төрчихсөн байгаа. Хойлоо яг л